2024 онд Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Монгол улсад албан ёсны ажил хийсэн. За тэрийг олон янзаар дүгнжээсэн. За тэр ажлын их том үр дүн бол Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажил тухайг хэлцээрийг байгуулж чадсан. За тэр хүрээнд дагалдаад энэ агаарын хөлгийн түлшний хангамж нийлүүлэлтэд доктортой байдлах анх асуудал орж ирж байгаа. За мэдээлэл өгөх маягаар Орос улбаны улсаас бид нар TS1 маркийн түлш авдаг. Бүгд найрамд хятад улсынх бол JA маркийн түлш. Одоо манай байгаа Чингис хаан эсэх буудал маань TS1 түлшээс хумлах юм системтэй. JTA-гийн тэр систем байхгүй гэдгийг сайн ойлгоо. Хоёрдугаарт бүгд найрамд хятад улсаас импортлоход богоон сэлгийн ачигтай холбоотой агаарын хөлгийн түлшийг хадгалах сав дэд бүтц Монгол улсад байхгүй, замуудын бомтор байхгүй. Тэгэхээр Оросын улбаны улсаас нийлүүлэлт 100% хийж байгаа. Тэгэхээр бидэнд бол доктортой нийлүүлэлт онцгой чухал. Ялангуяа агаарын тээвэр сүүлийн жилүүд эрс өсөж байна. 2025 онд бид нар 2.4 сая жуулчин агаарын зорчиж авсан. За энэ тоо цаашаа улам өсөхөр байна. Зөвхөн ойрох доорн гэхэд энэ бүс нутгийн чиглэжсэн 30 сая жуулчны хөдөлгөөн бусад одоо бүс рүү чиглэх болцоо үүсэж байгаа. Тэгэхээр бид агаарын дэд бүтцээ энэ шатхууныхаа доктортой адил хангах нь онцгой чухал юм байна. За тэгээд цаг нэлээд алдсан, гэрээ хийхгүй жил гараг болчлоо. Үр дүнд нь бид үн дээр нэлээд асуудлууд нэлээд үүсчихсэн. Тэс хүнтэй болсон. Монголын иргэн агаарын тээвэр компаниудын алдагдал шатхууны үнэтэй холбоотойгоор нэлээд бид нар хохирол амссан. Тэгэхээр энэ доктортой байдлаа хийгээд гэрээгээ хийгээд ингээд докторжуулаа явах нь зүйтэй. Нэг жишээлхэд бид нар 92 дээр хийсэн гэрээ маань сүүлийн 5 жил доктортой байдлаа хангаж чадж байгаа шүү дээ. Нэг үнээр хийчихсэн. Тэгэхээр урт хугацаанд доктортой үнийн нийлүүлэлтээ хийх нь бидний одоо гол эрх ашиг юм аа. Тэгэхээр энэ гэрээгээ яаралтай хийгээд энэ доктортой байдлаа хангах нь чухал байна. Гэр хэлцээр маань 20 жил байсныг өөрчлөөд 15 жил болсон. Энэ гэрээ 15 жил мөрдөн. За энэ хугацаанд бид нар хоёр дахь их усрээ нөгөө JTA маркийг оруулах, дэд бүтцийг бий болгох. За манай Чингис хаан эсэх буудал маань 8 гейттэй гарцтай эсэх буудал маань ачаал нь 100% та хүрсэн, давтсан. Одоо 11 гарцтай шинэ буудлын асуудлыг Япон улстай яриад гэрээ хэлцээрдээ орцсон байна. За энэ үедээ бид нар дагсан Ажит буюу олон одоо их усрын сумалгаа хийх болцоог бүрдүүлэх, замуудын тэр бомттой ирэх импортын одоо дамжин сэлгэн ачих тэр чадварыг бүрдүүлэх гээд бид өөрсдөө хийх ажлууд их байгаа. За өнөөдөр юунаас илүү доктортой нийлүүлэлт тогтмол үн байх нь бид нар онцгой чухал байна шүү гэж.